ялах ёстой болохоос биш. Бид нар хамтдаа ялагдах ёсгүй. Хайрцаг үтэхэд би билээ. За оройн дулмаа. За өрөөмөнд. За оройн дээ. За сайхан аварч гинэ үү. За шинэ содон бас сонирхолтой зүйлс, гайхалтай зүйлсүүд өрнөд их шиг байна. За энэтэй холбоотойгоор улам сайхантай ярьцлага хийхээр боллоо. За хамгийн том нэвтрүүлэг маань хоёр дахь удаага одоо ингээд онлайнаар зочинтойгоо ярих гэж байна. За энэ цар тахлаас хойш бид бүхэнд бас нэг юм боломж байгаа шүү гэдгийг сануулж энэ боломжийг ашиглах тийм зүйлс бид ирээд байна. За энэ хүрээндээ ярьцлага хийх хүсэлтийг хүлээж авсанд баярлалаа. За баярлалаа. Ярилцлага хийх хөрлөг илгээсэнд баярлалаа. Тийм. Та ч одоо дандаа том хүмүүстэй ярилцдаг үү чи анхны орсон бацаан зочин баг би. За улмаар за одоо хэдэн оноос хойш хоёулаа ерөнхийдөө манай үзэгчд өөрийгөө ер нь нэг танилцуулъя гэж бодож байна. Би бол улмааг ерөнхийдөө мэднэ. За улмаа ер нь ямар сургууль төгсөв, дээрэс нь хизэнээс яг энэ одоо контенттой холбоотой сэтгүүл зүүн бас нэг тодорхой нэг хэсэгтэй холбоотой энэ зүйл рүү орж ирсэн байна. Аха. Зүг. Ер нь бол би бол янз бүрийн одоо их сургууль жишээлх юм бол төгсөөгүй. Ер нь 2017 онд Монгол Улсын их сургууль, нийгмийн ухааны сургууль, за тэр дундаа улс төр судлалын чиглэлээр сурж аваад, сурахж агаад ер нь бол 2 дугаар курстэй ордог жилдээ сургууль орхиод. За тэгээд тэрнээс хойшоо дандаа маркетингийн чиглэлээр ажилласан. Технологийн компанид маркетингийн чиглэлээр ажилласан. Тэгээд ер нь Монголын одоо байж болох 5 6 томоохон технологийн компанид ажиллаж байсан маркетингийн чиглэлээр дандаа л бүтээгдэхүүн сурталчлах тийм ажил хийдэг байсан. Тэгж яваад ер нь мэргэжил бол маркетер гэсэн үг. Тэгээд тэгж яваад Норгийг 2022 оны 6 дугаар сард үүсгэн байгуулж байсан. Үүсгэн байгуулахдаа нэг найзтайгаа үүсгэн байгуулж байсан. Тийм. За үүсгэн байгуулсан шалтгаан нь яг юу юм бэ? Бас ингээд миний хувьд жишээлбэл хэвлэл мэдээллийн салбар бол одоо сүүлийн үед өөрчлөгдөх ёстой. Бид бүхний харж байгаа өнцгөнүүд арай өөр байх ёстой гэдэг зүйлийг бодож одоо өөрийнхөө энэ хэвлэлийн салбарт орж ирж юма хийх гэсэн зорилго маань тодорхойлогдож байсан л да. Чиний хувьд яагаад энэ салбар руу ер нь ороод ирв? Монгол нэг юм 3 сая хүнтэй ер нь бол маш одоо том газар нутагтай ажилласандээ хүн амын үед айгүй жижиг орн. Тэгэнгүүт энэ оронд айгүй олон инфлюенсерүүд байна гэж ер нь бол анхудаа харчихсан. Тэгээд энэ олон инфлюенсер дондор гэхдээ яг хүмүүсийн амьдралд бодит нөлөө үзүүлдэг хүмүүс маш цөөхөн байна. Тэгээд яг бодит нөлөө үзүүлж байгаа хүмүүсийг нь хүмүүс ерөөс танихгүй байна гэдэг юм анх анзаараад тэгээд ер нь бол Норг гэдэг чинь анх хүмүүсийн түүх танилцуулдаг л контент хийдэг контент компани байлаа. Тэгээд анх зүгээр нөгөө тэгж явж хагаад нийгмийн яг юм чухал сэдвүүд дээр бас яг манай илэрхийлж байгаа өнцгийг илэрхийлж байгаа газрууд юу байхгүй гэх юм уу эсвэл юу гэдгийг арай жоохон ингээд хэлчихвэл гэдэг юмнууд өөрсдөө дотор байгаадсан болохоор ер нь нийгмийн сэдвүүд рүү, улс төрийн сэдвүүд рүү, эдийн засгийн сэдвүүд рүү гэдэг юм уу бусад сэдвүүд рүү орж исэн. Тэрнээс бол Норгийг одоо ихэнх мэдж байгаа хүмүүс бол хүмүүсийн түүх бол дээр л мэдж байгаа. Одоо Монгол улсад байдаг бүхэл одоо төрийн бас байгууллагууд те хүмүүсийн амьдрал бодит өөрчлөлт авчирдаг хүүхд хамгаалал, хүний эрх эмэгтэйчүүд одоо юу гэдгийг те бүхэл одоо хэрэгтэй юмнуудыг хийдэг хүмүүс ах нар эгч нар манай контентууд зөндөл орж исэн. Тэгээд тэр одоо зарчмаар л юу наах эхэлж байсан. Яг нийгэмд хэрэгтэй юм идэх хүмүүсийг олон таних юм. Тэр манай зорилго байсан. За Нор креатив студ гэдэг зүйлийг хийгээд за энэ хугацаанд бас баггүй контентуудыг хийснийг бол мэдэж байна. За өчигдөр бас нэг тодорхой асуудлууд дээр нэлийн олон нийтийг гайхшруулсан хэвлэл мэдээллийн салбарт дохио өгсөн зүйлс боллоо гэж би хувьдаа хараад байна. Өнөөдөр би улам сайхантай ярилцлахыг гэсэн гол зорилго маань одоо ажиллаа байх Монгол байх байгаа ч гэсэн ярилцлага шууд хийчихээ. Өнөөдөр үзэгч төрөгчий гэсэн гурван үндсэн зорилго. За нэгдүгээрт ямар асуудлуудад шалгагдаад юунес болоод өнөөдөр ингээд улам сайхантай холбоотой асуудал өндрийг авчваа. За хоёрт энэ чиний харж байгаагаар энэ нэг юм хэвлэлийн эрхчлөө. За дээрэс нь үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх боломж болцсон маань Монголд яг ямар байгаа юм бэ? Гуравт ер нь ингээд залуу хүний нүдээр за одоо чи Gen Z гэж нэрлэгдэх үеийн төлөөлөл ер нь Монголын улс төр сэтгүүл зүй за шаашлаадын нийгмийг ер нь юу гэж харж байгаа юм бэ гэдэг ийм гурван хэсгээр би өнөөдөр ярьслаа хий гэж байна. За одоо үзэгчд маань ч гэсэн бас хүлээж байгаа байх хамгийн анхаарал татж байгаа хэсэг бол шалгаж байгаа хэсэг рүү хоёлаа эхнээсээ одоо ярьслаа хийх гэж бодож байна. За хизээ юунес болоод энэ асуудал бүр анх эхэлсэн юм бэ? Миний ойлгосноор бол чиний мэдээллийг сонсоход бол өнгөрсөн шинжлэлийн үеэр чамаа бас дуудаж шалгая гэдэг зүйл явагдсан байлээ шүү дээ. Хизээнээс энэ яг шалгалтын ажил эхэлсэн юм бэ? 12 сарын 30-ны өдөр
бид нар офис дээр бүүнөрөө байж таарсан. Тэгээд Мгм. орой цагдаагийн байгууллагаас залгаад яг адилхан гибер гэмтэртэй чиглэлээс залгаад тэгээд Мгм. яг одоо хаана байна те цагдаагийн байгууллага тэр хаана байгаа газраас ч очиж авна ирж мэдүүлэг өгөө гээгүй шүү. Хаана байгаа газраас ч очиж авнаа. Яг одоо хаана байна байршил Мгм. энэ төр гэдэг. Тэгээд уулзах хэрэгтэй байна. Тэгээд тухайн үед нь болохоор шууд буцаагаад өмгөөлөгчөөрөө яриулаад. Гэхдээ тэр үе чинь болохоор шинэ жил төхүүлээд нөгөө гэрте газараатай мим гараад тэгээд гэрте ганцаараатай холбоотой тэр нэг залуу ганцаараа ажилладаг тийм залуу зөвхөн мим пэйж ажилладаг залуу байсан. Тэгээд тэр залуугийн мимийг цацагдсаных нь ардаас шууд тэр залуу пэйжээ устгасан үе байхгүй. Цагдаа дээр дуудаж уулзаад пэйж нь устгуулсан тийм. Тэгэнгүүт ардаас нь бид нар болохоор утааны асуудал дээр утаан дээр тэдэнд шийдэл байсангүй гэд ерөнхийлөгч ерөнхий сайд мөн дээрэс нь дахиад хотын дарга 3-ын зурагтай бичлэгнийхаа cover image буюу хавцсны зураг байсан одоо зургийг тусад нь бослолсон чинь тэр ойролцоогоо нэг 300-400 мянган үзээд 5-6 мянган лайк майк авчлаа. Тэгээ явсан чинь тэрнтэй холбоотойгоор тухайн үед дуудаад буцаагаад өмгөөлөгчөөр яриулсан тухайн үед өмгөөлөгч маань болохоор ямар ч таарч ирсэн өмгөөлөгч байсан бэ гэхэлэр тэр залуу шиг кейсүүд дээр манай хуулийн фирм про боно буюу стратегийн өмгөөлөл хийж үнэгүй өмгөөлөл үйлзүүлэх шүү хэвлэл нийтлэх хэрэгчлөө гэдэг талаас хамтжсэн өмгөөлөгч байсан. Тэгээ тэр хүнийг би мэдчихсэн учраас тэр хүн рүү шууд холбогдоод яриулсан чинь за окей маргааш уулзъя маргааш ажлын цагаар уулзах болоод тухайн үедээ маргааш нь буюу 12 сарын 31-ний шинэ жилийн өдөр ажлын цагаар нь очиж уулзаад явуулсан чинь гомдлын ууц үзүүлсэн гомдлын ууц тэгээд нэмээд дээрээс нь авсралтан дээр нь нөгөө манай хийсэн мим байсан. Тэгээд тэр өдөртөө бол тэгэж өнгөрөөд за окей бид энэ удаа ингээд устгах гэж хэлэхгүй ингээд өнгөрөөчи тэгээд яг угаасаа ингээд хэргийн бүртлүүлсгүй юмсгүй гэдэг ингээд өгч. Мгм. Тэрнээс Тэр хойш гомдлын мэдээлэл хаанаас гаргасан гэсэн үг үү? Сая тэр тэрний 12 сарын мэдээллийг одоо 31-ний өгөх юм бол бас шаардлагагүй хаа. Тэр бас болох гисгэн ч би мэдэхгүй нөгөө энийг яг яаж идэх тий. А Мгм. хуулийн өрөөнд. Нөгөө талаасаа болонгууд дахиад ардаас нь юу болсон бэ гэхлээр а тэр гомдол гаргасан хүн одоо энэ асуудлын гомдол гаргасан хүмүүс хэвч ч мэдэхгүй байгаа байхгүй асуудал. Тэгээд Мгм. одоо болохоор сая уржигдэр бид нарыг ерөөхдөө бол яг зүгээр л бисинес буюу 8-аас 9 цагийн үед бид нар ингээд бисин тоглож явахад л 5-аас 6 энгийн хувцастай цагдаагийн ажилтан орж ирээд биднийг бисинес аваа гарсан. Авч гарахтаа хамгийн гол нь бидний утсыг ерөөсө хурааж аваад тэнд ямар нэгэн байдлаар өмгөөлөгчтэй холбогдох хүсэлтийг бол зөвшөөрөөгүй. Яг тухайн нөхцөлд. Очиж байгаад холбогдно гэсэн. Очсны дараа нэг удаа өмгөөлөгчтэй холбогдуулсан. Тэрнээс хойшоогоо дахиж цэг дахиж хурааж аваад тэрнээс хойшоогоо өмгөөлөгчтэй холбогдож чадаагүй. Ингээд бид нөр өмгөөлөгчгүй шөнийн турш манай байгууллагын 7-8 хүн байцаалт мэдүүлэг үйлчлэг гэх мэтчлэн ер нь ингээд тойрол яваад байсан. Гэхдээ яг бид нартай үг сольсон хугацаа бол ер нь бол нэг 5 минут 10 минутын хугацаанд л үг сольсон. Бусд нь ерөөсөө Мгм. биднийг одоо хааны газар суулгаад өрөөнөөс өрөө рүү шилжүүлээл бүтэн шүнжэнгөө тэгж байгаа. Би тухайн үедээ ч гэсэндээ дугаа байгаагүй цагдаа нарт нь за ингээд та нарын цалхаан цэвэрлүүлж байгаа шүү дээ. Ингээд юм асуугаад асуухгүй бол бид нар өнгөлөгчгүй мэдүүлэг өгөхгүй тайлбар үйлчлэг хийхгүй гэсэн боловч үйлчлэгийг хичээлэх юм бол өмгөөлөгчгүй байхад зарим одоо манай файлуудын үзлэгийг бол миний байхгүйд хийсэн. Тэгээд би намайг байлцуулаагүй учраас тухайн үзлэгүүд дээр нэсэндээ бас удааслоодлоо өчигдрийн тэр хэвлэлийн байгуулалт ирсэндээ илэрхийлээд явсан. Мгм. Одоо тэр та хэдийг одоо PC тоглоомын газар буюу одоо интернет тоглоомын газар байх чинь цахим тоглоомын газар байх чинь орж ирээд саатуулах одоо саат нэг үгээр хэлбэл мэдүүлэг авах чинь ингээд аваад явж штэ. Гэхдээ ямар шалтгаан гэдгээ ер нь тодорхой тайлбарлаж хэлсэн үү? Нэг хоёрт ер нь Аха. тухайн үед одоо жишээлбэл хүний эрхийн зөрчил чамд одоо жишээлбэл юу харагдсан бэ? Ямар хуу зүйлсээр бас бид нар ингээд яг ингээ өдөр болгон надад эсвэл чамд өөр хүнд тохиолдохгүй байгаа зүйл яг тухайн цаг мөчтэй ямар хуу процесстэй үйл процесстэй өрнөдөг юм бэ? Өрнөж байсан бэ? Аха. Хүний эрхийн зөрчил талаасаа бол сүүлд ингээд хуулийн тайлбаруудыг сонсоод эхлэхээр зөндөл юм харагдсан. Би бол тухайн үедээ бодож байхад за ямар тач шүүхийн зөвшөөрлөгөө барьцлага гэж байдаг тий. За шүүхийн зөвшөөрлөгөө Мгм. барьцлага гэдэг бол ингээд Монгол улсад бид нар өөрсдөө ч гэсэндээ нөгөө түрүүний хилдгээр тодорхой хэмжээнд ингээд судалгаа хийгээд өөрсдийнхөө онцлогийг гаргаад энэ асуудал дээр ч гэсэндээ цогцлолын үндэсний төвийн бадарлагатай нийлээд контент хийжсэн. Тэгээ Монголд ямар их 100 мянган шүүхийн зөвшөөрлөгөө барьцлага явагддаг вэ гэдгийг гэсэндээ бид нар өөрсдөө дуурайж явчихсан.
Нэгдүгээр тэр байсан. Тэгээд хоёрдугаар талхлаараа дахиад тэр нөгөө прокурорын зөвшөөрөл өгөх хэрнээ хүслэг хийцэн манайхны заримаас нь одоо юу гэдгийг аа мэдээлэл байцаалт тавьсан гэдэг ч юм уу тиймэрхүү юмнууд байсан. Гуравдугаар талхлаараа хамгийн надаа бүр хамгийн стресс төрмөр санагдсан нь болохоор нэг байгууллагын бүх ажилтныг нэмээд дээрэс нь тухайн үйл ажиллагаагаа явуулах хэвлэл нийтэгтэй холбоотой бүх файл, тоног төхөөрөмж, ажлын хэрэгслийг нь нэг шөнийн дотор тэ ажлын бус цагаар хурааж аваад тэрийг одоо болтол өгөхгүй байгаа хэрнээ тэнд нь үцлэг хийж байгаа хэрнээ тэр хүмүүсээс байцаалт авч мэдүүлэг авч байгаа хэрнээ энэ нь огтоосоо хэвлэл нийтлэг хэрэгчлөөтэй бүтээл төрөлтөөр хамаагүй гэж Хевник хэлээд байгааг нь хамгийн их стресстүүлж байгаа. Тэр бол хамгийн том одоо хүний эрхийн зөрчил нь баг. Дараагийнх нь болохоор залхаан цэвэрлүүлж байгаа юм шиг байсан гэдээ хэлсэн шүү дээ. Нэг газраас нөгөө газар руу зүгээр байлгаас суулгаад юу ч ярихгүй те хооронд нь бас юм яриулахгүй. Энэ нь бол бас үнэхээр одоо юу гэдгийг тухайн нөхцөлд байж байгаа миний одоо стрессийг бол үнэхээр хүргэсэн бас биш хэмжээгээр бас хүмүүсийн гэсэн дээр нь бухимдуулах шалтгаан болсон манай ажлынхны тийм. Мгм. Мгм. Өнгөрсөн хугацаанд яг чиний хийж байгаа нэвтрүүлэгтэй холбоотой зүйлс байна уу гэдэг зүйл бол ингээд сошиал дээр бол маш их яригдлаа шүү дээ. Өнгөрсөн нэг өдрийн 24 цагийн хугацаанд. Тэгээд та хэдэд одоо ер нь цагдаагаас гарч ирсний чинь дараа эргээд одоо ийм материалууд чинь бид нар ингэж авсан гэдэг жагсаалт өгсөн ч юм уу, эсвэл тэрийгэ тулгасан, эсвэл буцааж өгөх хугацаа гэдэг ч юм ийм зүйлсийг хэлэг байгаа юу? Хэлэг байгаа. Өнөөдөр манай өмгөөлөгч нар тэрийг авах хүсэлт өгж байгаа шиг байна. Тэгээд Мгм. ер нь бол эн чинь ингээд одоо энэ кампани жишээлх юм бол одоо яг байгаа одоо юу гэдгийг те цаастан дээр байгаа юм нь бол энд ингээд нэг байгууллага байна те өмчлөгч нь жишээлх юм бол одоо дийлэнх хувьтай жишээлх юм бол би юу байна те тэгж яхад тухайн өмчлөгчийн өөрийнх нь өмчийг өөрөөс нь хурааж авч иж тэр хүний ямар өмчийг нь те хэн гэдэг хүн Мгм. хаана ямар зорилгоор ямар үндслээр авчих вэ гэдгийг танилцуулаагүй буюу тэр тэмдэглэлийг жишээлх юм бол өнөөдрийг хүртэл одоо болтол би хараагүй байгаа. Мгм. Сая тэр одоо юмаа буцааж авах хүсэлт өгөхдөө бид нар өөрсдийнхөө бүртгэсэн тооноос тэрнээс биш тэр хүний одоо явуулсан цагдаагийн байгууллагын үзүүлсэн тэмдэглэлээс биш өөрсдийнхөө бүртгэсэн тооноос санаанаасаа одоо ингэж гаргаж ирээд бүртгэж агаад санаж агаад жишээлх юм бол явуулж авч шин. Ийм л байдалтай байна. Одоо жишээлбэл манад нэг Анхны ийм зүйл үндслийг байсан, энэ нь хаадсан билээ гэдгийг хайж олж ийн гэсэн үг ба шүү дээ. тийм. Тэгэхээр одоо бид нар яг буцаагаад бүрэн файлыг хүлээж авах гэдэг чсэндээ баталгаа байхгүй. Нэгдүгээр хоёрдугаар талхлаараа та тэр яаж баригдсан, яаж барьсан үндслээ хэлсэн үү? Тэ? Ягаад та хэдийг дуудах болсон бэ гэдэг үндслээ хэлсэн үү гэдэг чинь бисийн дотор жишээлх юм бол хэлээгүй. Мгм. Банаа 8 үнийг үүрийн 5 хүртэл байцаахтаа хэлээгүй. Хиний гомдол тэ гэдгээр. За тэгээд ямар учиртай гомдлоор гэдгийг хэлээгүй. Хамгийн төгсгөлд нь манай 3 гишүүнийг 1991 гээр одоо баримтлах хүсэл прокурор өгч байна. Гэхдээ хамгийн ихний тэр 1991 гэдэг юм гарч ирж байгаа байхгүй юу? Яг Одоо тэр танаа гурван хүн дээр энийг хэлсэн юм уу? Тэ өчтөр цагдаагийн байгууллагаас гарч ирээ мэдээд хамгийн ийм үйл ангаар бид нар шалгаагүй гэсэн шүү дээ. надад байгаа баримт жишээлх юм бол би намайг одоо мөрдөгч над дээр ажиллаж исэн мөрдөгчийн утсаар өмгөөлөгч рүүгээ мессеж бичсэн байгаа. 1991 гэдгээр тэр хүний утсаар. Тэгэхээр тэр хүний утсан дээр байгаа гэсэн үг. Мгм. Би мөрдөгчийнхээ хажууд өөрийнх нь утсыг авч агаад миний утсыг өгөхгүй байсан учраас өөрийнх нь утсыг авч агаад мөнгөлөгчөөс асууж байгаа шүү дээ. 19-9-1 ийм заалтаар одоо бид нарыг баримтлах хүсэлт илгээх гэж байгаа юм байна. Бид нар тэр даалтаа уншиж танилцуулсан. Бид нарт уншиж танилцуулж байхдаа компьютерийнхаа дэлгэцийг эргэлдүүлж хагаад 19-9-1 дээр нь зааж агаад би тэрийг нь дуудаж нөгөө гоёртоо үзүүлж уншиж танилцуулж ирсэн. Тэгээд өөрсдийнхөө ерөөсөө ярьсан ямиг үгүйсгээд нэг юм одоо муухагаар хэлэхэд орон гарan гэж хэлдэг тийм л байдалтай байна. Яг үнэндээ одоо миний л харж байгаагаар ерөөсөө 19 гэж 19 байхгүй гэл те. наад залтцсан одоо ер нь нэлээд хүнд залтуудын нэг л дээ. Аа. Үндэсний нийтлэг хаглан бутрахтай холбоотой. Дээрэс нь одоо наадах чинь ингээд та хэд чинь долуулаа шалгагдсан байсан. Тэ ажлынхаа энэ хүмүүс 20-оос дээшээ болоод ингээд ирэх юм бол бүлэг болно. Бүлэг болох юм бол ялын зүйл заалт нь нэмэгдээд явна. Энэ зүйл заалтаар ер нь шалгагдах ёстой зүйл яг юу хийцсэн бэ та хэд? Аа би угаасаа нөгөө энэ зүйл залтыг надад хэлж яхад нь л инээсэн. Яг үннийг хэлэхэд мөрдөгчийн хажууд л инээсэн. Надад угаасаа үнэхээр утгагүй санагцсан. Нэгдүгээр дутгагүй, хоёрдугаар хөвгчлөлтэй санагцсан яг үннийг хэлэхэд. Тэгээд бид нар одоо үндэсний ив нэгдэл бутаргах
одоо яг юу хийсэн байх уу гэж хайгаад бодоод тий магадгүй бүр зүудэлсэн зүүдээ ухаад ч юм болохгүй. Тийм байсан учраас хоёрдугаарт бас тэр нь угаасаа цаашаа ямар ч байдлаар явах боломжгүй учраас магадгүй баг гарч ирээд ингээд мэдэн бодлохын чсэндээ мэдчихсэн учраас би бол тухайн үедээ л анх тэрийгээ сонсоход нь л мөрдөгчийнх нь хажууд инээсэн. Намайг инээхэд харин яагаад инээгээд байгаа юм энэ тоглоом биш гэл айлах гэж үзчихлээ лээ. Гэхдээ ер нь бол нэг тийм л юм байна. Мгм. Одоо энэ дэр нэг юм сонирхолтой зүйл надад бол ажиглаад байгаа байхгүй. Гомдол гаргасан хүн. Та хэдэд одоо энэ хүмүүстэй холбоотой гомдол гаргаад энэ хүмүүсийг шалга гэдэг гомдол гаргасан гэж байна. Өөрсдөө тайлбар хэлэхдээ цагдаагийн байгууллагууд бид нар ам болон бичгээр авдаг. За дээрээс нь сошиал сүлжээ ашиглаад бас бид нэр гомдол ирэнгүү тэрийг шалгадаг гэдгийг өчигдөр шилжсэн өнгөрсөн 7 хоногийн надтай ярилцлага ихтэй цагдаа ерхий газрын даргач гэсэн хэлж байсан. Хин гомдол гаргасан юм. Одоо та хэдий чинь баг баригдсны дараа эхлээд трол баг гэдгсэн яг өндөө гомдол гаргасан хүн трол байсан гэд чи гарч ирээ хэлсэн. Би одоо ингээд яг хинт нь итгэх юм яг юу болчихоо гэж гайхал юм л да. За. Ер нь яг нөгөө гомдол гаргасан хүн трол байсан гэдгийг мэдж байгаа хүн нь жишээлх юм бол зөвхөн би биш. Тэнд одоо жишээлх юм бол манайхаас нэгж төгрөг аваагүй хэрнээ манайхыг өмгөөлж байгаа дөрвөн өмгөөлөгч нэмээд манай байгууллагын баг бүх ажилтнууд тэнд суугаад кибер гэмтэгтэй одоо тэмцэх хэлцсэн өндөр алтан тушаалтай хүнээс гомдлынхын талаар тайлбар сонсож байхдаа сонссон нэр тогсоодыг тийж гэдэг тий. Тэр тогсоо гэдэг нэр тогсооцыг тийж хичээлээ тогсоо тийж гэдэг нэр бол дараа нь одоо ингээд юу баримт шалгах малгах газруудын ингээд мэдээлж байгаагаар бол нөгөө зөвхөн манайхтай холбоотой MCS гэх мэтчлэн ингээд нэрнүүдтэй холбож зохиомжлоор худал мэдээлэл зохион байгуулалтаагаар тараасан тэр 23 сайтын нэгнийх нь мэдээг тогтмол түгээдэг нэгэнтээ нь хамааралтай жишээлх юм бол аккаунт байсан байх жишээний. Тэр нь ингээ гараад ирсэн байгаа. Одоогийн байдлаар тэгээд хэнд нийтэх вэ гэхлээр би бол тэгж хэлсэн хин баримттайд нийтэх хэвээр. Одоо ийм үеүүдэд ерөөсөө тийм хин ямар брендингтэй хин нь одоо юу гэж хэлж байгаа хин нь илүү олон суугтай байгаа тий эсвэл юу гэдгийг хин нь өндөр албан тушаалтай хин нь сайдвэ гэдэг чухал биш байхгүй хин баримттайд нийтэх хэвээр тэгээд миний хувьд бол би бүх одоо энээс ахуулаад энээс өмнө ярьж байгаа бүх юма баримттай ярьж байгаа ер нь норог баримтгүй бичлэг хийж бол үзээгүй баримтгүй авах юм бол тэрний оронд хийгээгүй нэр гэж л ер нь шийдэхийг хичээдэг. Тэглэв яг баримт бол одоо сэтгүүл зүйн хамгийн хүнд зүйл, хамгийн гол зүйл. Эргээд асуудалд орохгүй байх, дээрэс нь үнэн бодтой мэдээлэл түгэх хамгийн чухал зүйл. Тийм учраас одоо би чамд хүсэл тавиад ярилцлага хийж байгаа гол зорилго маань одоо жишээлбэл ямар нэгэн байдлаар ямар компанитай холбоотой вэ? Эсвэл улам сайхан гэдэг хүн ямар асуудал, хувийн ямар асуудалтай вэ? Энэ бол ерөөсөө чухал биш. Хамгийн гол зүйл нь сэтгүүл зүйн чиглэлээр тодорхой яг сэтгүүл зүйн нэг хэсэг болсон энэ чиглэлээр үйл ажиллагаа хийж байгаа байгууллага дээр, залуус дээр ийм үйл ажиллагаа явж байгаа нь хүний эрхийн зөрчил нэгд мөн үү? Хоёрд сэтгүүл зүүн одоо нөгөө хагас эрх чөлөөтэй улс штэ манайх. Ер нь бол эрх чөлөөтэй гэж ярьдаг чинь хагас эрх чөлөөтэй. Энэ зүйлээ бид бүхэн бүр алдаад хэцүү байдалд орчих үе дээ. Энд ямар нэгэн зөрчлөлийг нь бид нар дуугаа хараад толгойг нийлээд өнгөрөх юм бол дараагийн ээлжинд өнөөдөр улам сайхан маргааш өөр нэг сэтгүүлч нөгөөдөр дахиад дараагийн хэвлэл энд өртөө явах аюултай учраас энэний цаана зөвхөн хэвлэл өртөөд аюулд орлоо гэдгээс илүүтэйгээр хэвлэлийн эрх чөлөө монголчуудын мэдэх хэрэг. За дээрэс нь бидний хамгийн одоо хайрлах ёстой арчил үндсэн хууль гэдэг ийм олон зүйл зөрчигдөх учраас би ярьцлагыг санал тавьсан шүү гэдгийг чамд бас дахиад нэг сануулад хэлэх нь зөв байх гэж бодож байна. За өмгөөлөгчдийн хувьд нэг ийм асуудал бас гарч ирлээ. За одоо ер нь ингээд товчхон шууд л явъя. Чамаа ингээ MCS-тэй шууд холбоотой гэдэг мэдээлэл шалгагдаж эхлэе гэдгээс чи шууд явсан. Чи яг MCS-тэй яг ямар холбоотой юм? Яг ямар танай компани чинь тэр хувьцаа эзэмшигч чинь MCS-ийн хүн юм уу? MCS байгууллага өгсөн юм уу? MCS-ийн трол юм уу да баг? Тийм юм байлээ. Маа нэг найз тэгээд байгаа байхгүй. Монголчууд трол гэдэг үгийг ойлгохгүй байх шиг байна те гэдэг. Тэгээ маа гадаадаас саяхан ирсэн найз байхгүй. Өнөөхөө өглөө надаа олмаа монголчууд трол гэдэг үгийг ерөөсөй ойлгохгүй байх шиг байна те. Чамайг трол морол гэдэг юм энэ дээр яваад байх юм. Тэгээд тэр хүмүүсийн хувьд тэгээд трол гэдэг чинь ингээд шаардлагыг өөр ойлголт байгаа шүү дээ. Тэнгүүд бидний энд трол гэж шилж байгаа юм одоо тэр мэдээг түгэж байгаа хүмүүсийн утгаар бол тэрнтэй холбоотой тэрийг дэмжиж ч юм уу эсвэл юу гэдгийг ойлгохгүй нь одоо яг ямар хүнийг трол гэж ойлгоод байгааг нь те. Хоёрдугаар MCS гэдэг компанийг би мэдих одоо өөрийнхөө бүх холбоог хэлэхэд за юунаас эхлэе? Одоо манай байгууллагын өмчлөлөөс эхлэе. Одоо ингээд нөгөө шинжлэхдэггүй байсан
улсын бүртгэл дээрх датаг скриншот хийгээд тэгээд ингээд байгууллагын мэдээллийг тавиад байгаа байхгүй. Тэгэнгүүт тэнд Мгм. болохоор гурван өмчлөгч байгаа. Улам сайхан, хатан сайхан. Хатан сайхан бол манай найз, манай production lead хийдэг бүх нооргийн одоо өнгө дүрстэй зураг, будаг юу гэдгийг тэр бүх юмыг нь одоо яг гүйцэтгэлийн багийг ахалж ажилладаг. За би болохоор агуулга медиа баг ахалж ажилладаг юм хоёр багтай л жижигхэн компани. Нөгөө талд нь болохоор манай анхны хөрөнгө оруулагч байгаа. Тэгээ тэр хүн бол MCS-тэй ер нь бол ямар ч хамаа авахгүй. Одоо хийж байгаа бизнесүүд юу гэдэг юм ч ямар ч хамаа авахгүй. Бидний хэвлэн нийтлэх одоо жишээлх юм бол юу гэдгийг те үзэл бодлоо илэрхийлэх хэрэгчлэг маш сайн үнэлдэг. Анх удаага одоо бидэнд нөгөө хөрөнгө оруулалт хийхээсээ хойш бидэнд ямар ч нөлөөлөл хийж яваагүй тийм хүн. Одоо байгаа өмчлөлөөр бол а, манай дээр зөвхөн хатан сайхан улам сайхан гэдэг хоёр хүн л өмчлөгчөөр байгаа. Анхны хөрөнгө оруулагч маань гараа явуулсан гэсэн үг үү те? Гэсэн үг. За тэгэнгүүт өмчлөлийн үед юм байна. Хамаардаг. Одоо бол хамаарлаг Ямар болчихсон. ч хамааралгүй буюу улам сайхан гэдэг хүн хатан сайхан гэдэг хүний л компани гэсэн үг. За мэдээж Мгм. багийнхаа гишүүдэд бас юм юу байгаа. За тэгэнгүүт ардаас нь болохоор MCS та тэр тэнгуүтээ M armor зармар гэдэг. Миний одоо хамгийн сүүлд 2022 онд Playtime наадам дээр нэг компани MCS-ийн MCS-ийн биш компани ингээд маркетинг дээр ажиллаж байхдаа л баг анх удаага нөгөө хамгаалтын компани гэдгээр сонсч ирсэн тэр нэр л ороод ирж байгаа хгүй. Тэнгүүд би одоо хамгаалагч хийж исэн юм уу? Хатнаа хамгаалагч хийж исэн юм уу? Тэ эсвэл юу гэдгийг бид нар M armor яатсан гэдэг юм. Тэр үлгэрийг би бас одоо ерөөсөй гайхаад болохгүй байгаа. M armor-тай яатсан чи MCS-тэй яатсан чинь тийм өмчлөлийн хувьд. За нэгдүгээр тийм. Хоёрдугаар нь болохоор дахиад а MCS гэдэг компанитай Монголын бусад бүх хэвлэл мэдээллийн байгууллага өөр ямар ч студ одоо манайх ч бас дан гүйцэтгэлийн үйлчилгээ хийдэг. Одоо зөвхөн одоо Nord гэдэг Мгм. софтвер дээр контент нийтлэхээсээ гадна тэнд зөвхөн зүгээр одоо өөрсдийнх нь түгэгч байгаа агуулгад ямар ч оролцоо авахгүй өөрсдөө зүгээр л тэр хүмүүс хүснээ бид нар зүгээр дан гүйцэтгэл хийж байгаа үйлчилгээч үзүүлж байгаа шүү дээ. Тэнгүүд Монголын ямар ч студ ямар ч Монголын одоо хэвлэл мэдээллийн байгууллага ажилтдаг зарчмаар бид нар MCS-ийн бизнесүүдтэй гэрээ хийж ажиллаж исэн тохиолдлууд байгаа. За тэр нь жишээлх юм бол юу гэдгийг ямар нэгэн байдлаар улс төрийн агуулгатай ямар ч контент байхгүй. Түүхэндээ нэг ч. Мгм. А Тэр нэг дугаарт New Era зөвхөн Ventures гэдэг MCS нэг ийм компани байна. тийм тийм. Зөвхөн MCS ч гэвтгүү Монголын өөр ямар ч компаниас бид нар улс төрийн агуулга түгээхийн тулд мөнгө авч үзээгүй. Ер нь бол хин нэгэн улс төрчийг сурталчлах, хин нэгэн улс төрчийг харлуулахын тулд одоо жишээлх юм бол манайд мөнгө өгөөд тэгээд одоо энэ хүнийг гүтгээд өгөөч. Тэ? Эсвэл ах нь одоо гоё ярагдмаар байна. Ахыгаа нэг энэ дугаартаа оруулаад өгөөч гэдэг юм бол хэрвээ өндөр алтан тушаалтай улс төрийн өндөр алтан тушаалтай хүн бол манай хариулт үргэлж үгүй л байсаар ирсэн. Мгм. Мгм. New Era Ventures билүү нэг ийм компани нэрийг бас гарч ирээд танаа дээр хувьцаа эзэмшдэг. За энэ хүн нь сая чиний 20 ярьдаг сая тэр гэж тийм. арморч билүү ингээд нэг ийм яваад исэн. Энэ компаниг юу мэдх юм уу? Яагаад энэ нэр гарч ирээд байгаа юм бэ? New Era Ventures харин тийм хэлсэн шүү дээ манай анхны хөрөнгө оруулагчаа тэр компани Тэр анхны хөрөнгө оруулагч нь New Era Ventures New юм Era тий. Ventures таахгүй тийм. Зөв. Тэр хүний компани бол MCS-тэй ам байхгүй. Мгм. Бол За MCS гэдэг зүйл ингээд сүүлийн үед энэ нэг юм танаа асуудал зөвхөн хөө хүмүүсийн одоо хүний эрхтэй холбоотой дээрэс нь бас үндсэн хуулиар олгогдсон эрхтэй холбоотой зүйл яригдахын гадна хэвлэл мэдээлэлтэй холбоотой эрх чөлөөтэй холбоотой асуудал яригдчих. За энэний цаана дахиад давхар улс төрийн асуудлууд яригддаг. Яг энэ танаа энэ шалгалтын үйл ажиллагаа ихсний дараанаас одоо ингээд би сая асуудлаа MCS-ийн гэж ирсэн бол өнөө өглөөнөөс эхлээд нэг юм MCS-тэй холбоотой хүн компаниар юм уу да. Тэр холбоотой хүн нь одоо танаа хамаарлах хүн гэж ойлгосон. 9 тэрбум төгрөг тэр дансаар нь ороод гараад явсан байна гэх юм. Тэр яг ямар учиртай мэдээлэл. Энэ бол гэхдээ улмаа юу шүү. Монгол Улсын одоо хамгийн том яамдуудын нэг, бодлогын яамын нэг. Дээрэс нь одоо энэ хууль тогтоох байгууллагад ажиллаж байгаа их хурлын гишүүн харин Алтан гэрээ сайдын хэлсэн үг. Тэгэхээр энэ дээр маш нухацтай хариулт өгнө байх гэж би ерөнхийдөө харж байгаа шүү чамаас. Энэ дээр яг ямар яригдчихв. би маш нухастайр одоо би энэ хэлж байгаа үг болгоно 2 удаа биш 3 удаа бодож ижэлж байгаа. Тэгээд би жишээлх юм бол 9.3 тэрбум гэдэг дүнг байна штэ. Дансандаа харах нь байх бай. Ер нь ийм дүнтэй одоо юу гэдгийг том компани төлөвлөгөө чарж үзээгүй. Өөрийнхөө нүдээр. Энэ л хангалттай баг. Би 9.3 тэрбум гэдэг төгрөгийг те дансандаа харж үзээгүй. Тэ? Ер нь бол
бас тэр нөгөө онлайн мөрөөдөө тоглоом зохион байгуулах гэдэг ажил хийх нь байтугай би хамгийн сүүлд хэдий хөзөр өрөөд покер тоглосноо ч мэдэхгүй байна. Тэгэхээр жоохон байхдаа баг хөдөө чихрийн цасаар л тоглож байсан байна. Тэгэхээр эн чинь Мгм. ямар ч одоо ийм магадгүй ингээд юу гэдгийг тэнд ингээд өөр хүмүүсийн ч юм уу те эсвэл ингээд дамаа ч юм уу холбох үндэслэл байсан болоод жишээлх юм бол тэр хүн ярьж байгааг үгүйсэхгүй. Гэхдээ миний хувьд Nor Creative Studio гэдэг компанийн хувьд хизээч энэ төрлийн үйл ажиллагаатай холбогдож үзээгүй, оролцож үзээгүй, дансаа холбож үзээгүй, дансаараа тийм төрлийн мөнгө гаргаж үзээгүй гэдгийг л хэлчихье. Тэгээд Мгм. Норгийн одоо үүсгэн байгуулагдсан цагаас хойш олсон дүн тэрэнд хүрэх байтугай тэрний 4-ний 1-т 3-ны 1-т ч хүрэхгүй шүү дээ. Тэгэхээр ч одоо 6-ны 1 ч юм уу те хүрэхгүй шүү. Тэгэхээр чинь утгагүй ойлголт байхгүй. Мгм. Гэхдээ би сая төгсгөлд асуулаач энэ бол маш хариуцлагатай хүн. Дээрээс нь хуулийн байгууллагуудад мэдээлэл авч байгаа. Яагаад ингэж хэлж байгаа юм бол гэж чамд ер нь бодол төрж байна. 9.3 тэрбум гэдэг бол маш их хэмжээний мөнгө шүү дээ. Ер нь маш их Би хэмжээний мөнгө. асар их хэмжээний мөнгө те. Би одоо жишээлх юм бол сарны 3 4 төгрөгтэй байсан бол сая 15-ныхаа цалинг бүр ямар ч асуудалгүй нэгэл тавих байсан баг. Магадгүй эсвэл үүдгийн MCS-с их хэмжээний мөнгө авчдаг байсан бол те. Би саяын одоо цалинг бол эвтэйхэн тавьчих байсан баг. Гэтэл би одоо болтол энэ чинь 3 сар те 3 сарын 15-ны цалинг би 3 сарын 19-ний өдөр болж хахад тавиагүй л байна. Тэгэхээр логик нь ойлгох баг. Хоёрдугаарт миний саяын хэлсэн үг бүрчлэн үнэн. Энэ хуулийн өмнө ямар ч хариуцлага хүлээсэн би бол асуудалгүй гэж бодож байна. Нөгөө талаасаа бол тэр нөгөө энэ 9.3 тэрбум гээд байгаатай холбоотой асуудлыг намайг бодлоо намайг манай өмгөөлөгчтэй дуудаж уулзахдаа энэ тоог ярьж ин лээ. Гэхдээ танаатай ямар ч хамааралгүй гэдгийг бид нар мэдж байгаа. Гэхдээ та эдийг сэжигтнэр ч юм уу эсвэл гэрчээр энтэй холбоотой татаж уулзахгүй. Нэг юм байгаа юм байна гэж танилцуулсан. Би тэрнийхэн деталь руу орохгүй. Гэхдээ танаатай ямар ч хамааралгүй гэдгийг мэдж байгаа. Буюу надтай болоод Norg гэдэг компанид ямар ч хамааралгүй өөр юмыг ингээд нэг юм болоод байгаа. Тэгээд 9.3 тэрбум гэдэг дүнг одоо та хэдийг дуудаж одоо байцаалт мэдүүлэг авч байх та мөрдөгч бол хэлсэн юм байна тийм үү? танилцуулсан. Тэгвэл танаас хамаарахгүй юм байна гэж Тийм. хэлсэн гэсэн үг үү? Тийм. Би зүгээр Тэрэнд яагаад өнөөдөр аа, сайд нь гарч ирээд ингэж хамааралтайгаа ярьчихж байгаа юм бэ? мэдгүй би тэрийг би одоо мэдэхгүй байна. Одоо ингээд нөгөө тэр хүмүүсийн зохиож байгаа үлгэр болгоныг одоо мэддэг байсан бол би магадгүй угаасаа буруутай байх юу гэдгийг те. Ингээд одоо юу гэдгийг шүнжэнгөө байцагдаа гэж хата таарсан хүн баг гэж бодод байгаа. Аа Мгм. Энэ асуудлыг бол одоо тийм. хуулийн сайдаас Би яг дахиад олоод нарийныг нь сайн энэ мэдэхгүй бол байна. маш Тэгээд тэр чухал хүнээс нюанс шүү. тийм гол асуудал нь бол юу гэдгийг би лав энэ хэмжээний мөнгөтэй амьдралдаа холбогдож үзээгүй. Тэгэл болоо. Миний Энэ хариуцлага хамаарал бүхий этгээд гэж яг хэнийг хэлээд байгаа юм бэ? Тэрийг нь бас одоо чамайг байцаалтайхаа мэдүүлэг авч явахдаа хэлсэн зүйл байгаа юу? энэ Ямар асуудлаар би энэ чинь нөгөө ийм шүү. Уучлаарай. Одоо энэ чинь ингээд нэгдүгürt надтай холбоогүй, норогт холбоогүй асуулт юм чинь хэдлийн нэг орчих. Мгм. Хамгийн гол нь надтай Мгм. хамаагүй, норогт хамаагүй гэдгийг би энэгээр хэлчихлээ шүү дээ. Тэр миний зорилго. Тэгээ тийм хэмжээний Мгм. мөнгө хоёрдугаар MCS-ийн урьдчилан зорилготой мөнгө манайхтай хамаарлахгүй гэдэг би энэгээр хэлчихлээ. Тэгэл болоо те. Үлдсэн нь бол миний биш өөр хүний ч юм уу нууцтай холбоотой байж магадгүй эсвэл юу гэдгийг бүр нарийныг нь би мэдэхгүй учраас ерөөсөө энэ дээр тайлбар өгч болохгүй байна. Одоо энэ тэр ойлгож байгаа юм. Улмаа энэ чиний хийж байгаа танай байгууллагын танай хамт олонний хийж байгаа баримтат кино сонголттой холбоотой. Аа. Ер нь хүлээлттэй байсан чи удахгүй одоо продакшны ажил дуусаад олон нийтэд хүрэхэд бэлэн болж байна гэдэг зүйлсийг яригдсанаас хэдхэн хоногийн дараа ийм зүйл болчихлоо л доо. Маш олон хүн бол одоо энэ нэг сонголттой холбоотой баримтат кинотон холбоотойгоор энэ залуучууд дээр ийм асуудал үүсэж байна уу гэж хараад байна. Чи юу гэж бодож Миний хариулт бол одоо баттай мэдэхгүй байна. Яагаад вэ гэхээр бидэнд тавьсан одоо танилцуулсан аль биесны үндэслэл бол одоо амиа орлолт зорлолт гэж шал өөр юм байсан шүү дээ. Амиа орлолтод контент маань хүргээд байгаа юм шиг. Тэгэхээр одоо жишээ нь сонгуультай холбоотой контент хийхээр хин амиа орлох гэдэг юм бол мэдэхгүй. Эсвэл юу гэдгийг би бол тэр мөр дээрээс магадгүй гэж хэлнэ. Одоо мэдэхгүй учраас магадгүй гэж хэлнэ. Хоёрдугаарт бол энэ баримтат киног бид нар 6 сар татснаа гэд. Тэгээ би ч нөгөө аамс болтой юм болохоор бөмбөг төсөл нэтер гэдэг үгийг төгсгөлд нь хэлээд бүр бата ахын ярилцлага дээр буюу Монголын үндэсний телевизэд ажиллаж исэн тий мэрэгжлийн сэтгүүлч хүнтэй өгч исэн ярилцлага дээр тэгээ хэлчихсэн ийм кино байгаа талаараа дурдсан
Тэрнээс 3 хоногийн дараа л энэ хойшлуулшгүй ажиллагаа шүү. Хойшлуулшгүй ажиллагаа тохиолдсон. Надад бол одоогийн байдлаар тийм л мэдээлэл байна. Мгм. Танаа одоо кинотой холбоотой зарим зүйлсийг хоёлаа асуунаа. Энэ нэлийн өнөөдөр ч эх хугацаанд ч эх өдрүүдэд ч гэсэн олонний анхаарал руу орж ирэх байх гэж. Энэ киног хийх санаа зорилго нь яг анх яаж төрсөн бэ? Яагаад энэ киног хийх болов? Сонгуулийн үеэр бас маш олон төрлийн ажлууд байдаг. За хүмүүстэй хамтарч ажиллах ажил байдаг. Сурталчилгааны ажилд орох байдаг гэх ингээд маш олон зүйл ба. Энэ дундаас кино хий гэдэг сонирхол бас санаа бол надад нэлээд гоё сонирхолтой гоё санаа санагдсан. Чам анх ярьж явах үед Тийм гой санаа хамгийн ашиггүй санаа шүү дээ. Энэ яаж ч хамгийн мөнгө олохгүй санаа юу? хамгийн мөнгө олохгүй санаа. Тэр чинь та одоо хэлнэлтийн салбарт ажиллаад аягүй удаж байгаа хүн тий. Тэгээд ер нь баг бодох нэ тий сонгуулиар хийж болох тий worst idea ever байхгүй юу. Тэгээд хамгийн муу санаа мөнгө олъё гэж байгаа хүнд бол Хамгийн их ажилтаа, хамгийн их ажиллагаатай. хамгийн их ажилттай хамгийн их зовлонтой ер нь хамгийн ашиггүй санаа байна. Тэгээд энэ санаа надаас гараагүй. Нэгдүгürt. Би энэ төрлийн жишээлбэл зөвхөн продюсер. А Энэ санаа гаргасан үнэн нь энэ киног найруулж байгаа манайд ажилладаг Цотан Мгм. одоо Phoenix Цотан гэдгийг одоо хүмүүс бол Пагма гэдэг хүний санаа Мгм. охины санаа. Тэгээд тэр охин бол энэ санааг за хэтлээ хийя юм хийя гэдэг санаачлыг гаргаж ирсэн. Тэгээд тэр хүний санааг нь гаргаад одоо жишээлх юм бол энэ төсөл болгоод Норг ингээд юу агаад те өөрийнхөө нэр дээр гаргаад санхүүжилт олон нийтээс босгоод энэ дээр хүмүүсийн анхаарлыг татаад гэдэг ч юм те буцаагаад багаа оруулж ажиллаад хөлс хүчээ гаргаад энд бол ингээд санаачилснаас хулаад өдийг хүртэл маш олон хүний хөдөлмөр явж байгаа. Одоо ингээд олон нийтийн анхааралд одоо маш санаандгүй байдлаар хүрсний дараа ч гэсэндээ энд бол маш олон хүний хичээл зүтгэлтэй өчигдөр бид нарыг ингээд баримтлагдлаа одоо юу гэдгийг байцаагдлаа гэхэд одоо мэдүүлэг энэ төр яалаа гэхэд бид нарыг өмөрч текст бичсэн хүн болгоны хүч хөдөлмөр байгаа. Тэгэхээр энэ кино бол асар их одоо юу гэдгийг бидний сэтгэлд айгүй хүлдэх баха. Тэгээд хүн болгоны сэтгэлд Энэ кино хийхэд бас чи сая хэлж байгаа маш их хөдөлмөр хүн хүч зарцуулнаа. Санхүүжилтийн хувьд бас MCS-с аваад хийцсэн юм уу та одоо үнэхээр төвхтөө би ингээ асуухгүй байхаа аргагүй байна. Би ч бас ийм мэд хийсэн бас санаж байна. ойлгож байна. Энэ ямар санаа зорилготойгоор энэ мэдээлэл төгөөд байгааг нь би сайн мэдэхгүй байна. За үнэхээр чи MCS-с аваад тэр мөнгийг авангуудаа энэ киногоо хийцэн ч юм уу хин нэгэн хүнээс аваад хин нэгэн хүнийг одоо амиа орлох хэмжээнд хүртэл нь энэ кино минь хийгээд байгаа мó би бас мэдэхгүй байна. Тэгэхээр хитэн төгрөгийг нэг зарцуулч ба кинонд. Аа би нарийн дүнгийн бол харж иж ялах бах. Тэгээд багцаад хүн бол 80 орчим сая төгрөг зарцуулсан. 80 Энэ орчим мөнгө яаж бол зарцуулдаг вэ? 80 орчим те 80 орчим сая төгрөг бол Норг 2 сарын хугацаанд бараг олох мөнгө байна. Тийм их хэмжээний мөнгө те. Тэгээ бүх Мгм. мөнгөтэй цалин байлангаа тавиад яваа те. Зарим одоо сар э, зарим 2 сард бол Норгийн мөнгө олохгүй. Манайх тийм л жижиг агентлаг. Одоо бүх данс тооцоог нь бараг эдгээр чи скриншот хийгээд дэлгээд байгаа юм шүү. Аа Мгм. тэгэхээр тэмэлж жижиг агентлаг нэгдүгürt хоёрдугаар болохоор манай одоо жишээлх юм бол санхүүжилтийн мэдээлэл данс тооцоо одоо юу гэдэг нь дансны мэдээлэл жишээлх юм бол вебсайт дээр ил байгаад бид нар одоо жишээлх юм бол манайхтай тухайн үед хамтарч ажиллаж байсан бид нарт одоо вебсайтыг маань үнэгүй хийж өгсөн технологийн компани чаар онлайнаар цуглуулсан. За онлайнаар цуглуулахдаа ерөөсөө сонгуулийн үеэр манай баг 3 бичлэг хийсэн байдаг лөө дээ. Бараг тийм 4 бичлэг хийсэн байдгийн. Өөрсдөө Одоо. суурдаг. Гэтэл одоо жишээлх юм бол том агентлагууд бол 7 хоногт 250 пост хийдэгэн шүү дээ. Гэтэл за Нор гэдэг жижиг компани хажуугаар нь баримтат кино хийжсэн учраас 3-4 бичлэг хийжсэн. Зөвхөн нэг нь санхүүжилтийг өвчлсөн киноныхоо. За тэрнээс өмнө жишээлх юм бол бид нар MCS-ийн ч хүмжлээд юм хийж л байсан. Одоо юу гэдгийг те MCS-ийн гэдэг ч юм уу эсвэл тэ юу гэдгийг тэр хүмүүсийн MCS-тэй холбох гэж хичээдэг хүмүүсийг ч гэдэг юм уу эсвэл юу гэдгийг ардчилсан намыг нь ардын намтай нь Монгол хүн намтай нь бүгдийг нь хамтдан шүмжлээд бид нар юм хийжсэн. Тэгэхээр одоо яаж одоо холбох гээд байгааг нь би бол яахтар мэдэхгүй байна. Бидний нээлттэй тавьсан дансаар гэхдээ хин ч ямар хэмжээний гүйлгээ хийцнийг одоо их хэмжээний гүйлгээж байхгүй л тэр чинь онлайнаар 23 сая 36 сая төгрөг босгохоор чинь тийшээ 9.3 тэрбум хийх боломж байхгүй шүү дээ. 9.3 тэрбум хийсэн бол бид нар Sony-гийн жижиг одоо юу гэдгийг камераар кино хийхгүй шүү дээ. Арыгаар хийх үл үү дээ. 9.3 тэрбумтай хүмүүс чинь тийм үсттэй. Тэгээ манайх одоо тэр киног хийхэд түрээсэлсэн тоног төхөөрөмжийн зардал тухайд 22 сая төгрөг болж ирсэн. Тэрнээс гадна бус зардлыг бид нар өөрсдийн бизнесийн орлогоороо санхүүжүүлж ирсэн. Тэгээд яг яагаад гэдгийг мэдэхгүй байна. Тэгээ манай одоо жишээлх юм бол
манайх ч өөрсдөө хувьдаа нэгэн камертай. Би ингээд айгүй дэлгэрэнгүй ярьж байгаа шүү. Одоо хүн бол баг хүнчлээс өгөхөд ярьж байгаа юм шиг ярьж байгаа. Тэгэд энэ бол итгэвэл тэр үз итгэхгүй бол Гэхдээ тод байх нь эргээд ямар нэгэн харцаг амарлаа. асуудал Тэгээ үүснэ. манайх Тэрнээс хувьдаа өөр ганцхан амарч зүйл камертай. байхгүй. Тий, манайх Мгм. хувьдаа ганцхан камертай. Бусад одоо дөрвөн камер түрээслэл байла. Тэр тага камерын түрээсийн төлбөрийг үлдэгдэл одоо манай камер түрээсийн компани дээр байгаа. Тэгээд л Мгм. бодчих. Тэр одоо ямар хэмжээнд бид нарыг одоо олон connecting the dots гэж ярьдаг. Цэг холбоно. Олон хамааралгүй хоорондоо асар хол цэгүүдийг холбож бид нар тэр ийм хэрэгүүд гаргаж ирээд тэгээс хамгийн гол нь энэ холбож байгаа цэгийг нь ардчилсан намаа сонгогдсон тий. Одоо тэр нь чамаагүй тэглээгээд ардчилсан намынхан бүгд муу гэсэн үг биш шүү. Ардчилсан намаа сонгогдсон Монгол улсын хуульд зүй дотоод иргэн яамны сайд нь амаараа ийм холцыг холбож яриад тэгээд олон нийтэд ингээд мэдээлэл хийгээд байгаа юм бол тоо тий. Бас яг үнэндээ айгүй тэр бол юм нэлтэй ич хүртэл дүр зураг. Тэгээд мэн шиг одоо ийм а, ямар ч хүчгүй юу гэдгийг тий тийм хүн ийм хийгээд байгаа нь эрсдэл дагуулах бах. Одоо жишээлх юм бол манай ээж надад одоо энийг хийхээс ч өмнө тэрнээс бараг жил 2 жилийн өмнөөс эхлээд л чи дугаа байл та холмоо бол бол окей яах гэдэг байгаа ингээл хэлээд ирсэн. Тэгэл тэр нэр одоо тий юу гэдэг тий зүгээр юмаа игээ явж байгаа хүний ээж нь ингээд айгаа тогтмол тэгэж хэлдэг болсон байна. Тэгэхээр бид нар яавч аюулгүй нийгэмд амьдрахгүй байна. Бид нар яавч хөрчлөөтэй нийгэмд амьдрахгүй байна. Бид нар ер нь яавч бас бүрэн ардчилсан нийгэмд бол амьдрахгүй байгаа юм болов тий. Мэдээж яг сая энэ чиний хөндөж байгаа зүйлийг анхаарахын тулд тэр асуудал дээр бид бүхэн дуу хоолойгоо хүргэхийн тулд эрх чөлөөтэй дээрэс нь хідэн нийтлэх эрх чөлөөгөө хаалгадгүй болгодгүй тийм нийгэмд амьдрахын тулд өнөөдрийн ярилцлагыг хийж байна. Та хэд ч гэсэн уран бүтээлээ хийж байна. Төлөв зүйн чиглэлээр маш олон үйл ажиллагаа явуулж байгаа газрууд бүгд муу мухай биш. Тэд нар ч гэсэн яг энэ чиглэлд үйл ажиллагаа явуулж байна. Тийм учраас өнөөдөр ярилцлага хийгдэж байгаа шүү. Энэ кинон дээр чинь чи ингээ би ер нь бас мэднэ л дээ сэтгүүл зүйн. За иймэрхүү чиглэлтэй дүрсүүд ороод за ийм агуулгатай кино гарах нэ гэдэг юм чамд угаасаа харагдцсан. Та хэд одоо монтаж ажил дээр явж байгаа гэдэг, эдитийн ажил дээр явж байгаа гэдэг чинь харагдаж байгаа юм. Тийм их ноцтой зүйлс байгаа юм уу? Яг юу ямар агуулга гарчаад байгаа юм бэ кинонд тэр чинь? Нөгөө Тийм сонгуулийг ноцтой юм байхгүй. хуулиудаар эргүүлж гинүү яаж вэ? Тийм ноцтой юм байхгүй. Одоо амар ноцтой уйл бас мос юм бичиг мичиг гэж анх бодсон юм аа. Тэгээд тэгсэн чинь тэр чинь бас манайх шиг тийм камераарч бичдэггүй юм байна штэ чамаас. Тэгээд нууц мод Мгм. камер замраар бичээд тэгээд манайхаас илүү мэрэгжлийн баг хийдэг юм шиг байна. Гэхдээ зүгээр үндсэндээ бол бид нар хангалттай баялаг төвсөд авч чадсныг ойлгосон тий. 10-аас Мгм. дээш терабайт хангалттай баялаг төвс байгаа бид нарт. Бүсийн сонгуул яаж явдаг тий. Бүр сонгуулийн ерхий орооны зөвшөөрлөлтөөр бид нар хар машин тээвэрлэх процессыг хүртэл бичсэн. Мгм. Тэр хэмжээнд ямар ч тач бид нар тасрах мэдээлэл байгаа. 6 өөр бүсэд хөдөө хотод сонгуул яаж явдгийг, гадаадад яаж явдгийг, сонгогч нарын боловсрал ямар юм гэх тий. За сонгогдож байгаа гишүүдийнх нь боловсрал ямар юм гээд намуудынх нь одоо сонгуулийн уулзалтууд яаж явдгийг ингээл тий. Мгм. Ухуулагч нар нь яаж ажилдгийг, аль ухуулагч нар нь илүү мэдээлэлтэй байдгийг, тэр мэдээлэл нь тий ямар замаар болцсон байдгийг мэдээлэл ер нь бид нарт мэдээлэлүүд бол байгаа. Айгу баялаг уу гэвэл баялаг. Гэхдээ Мгм. учиргүй одоо юу гэдэг гэмт хэрэг Энэ илчлэгч гэдэг юм уу те ямар нэгэн байдлаар хууль шүүхийн асуудал болох үс ч юм уу team Slack сүртэй дүрс угаасаа байхгүй. Гэхдээ ямар тач сонгуул шалгаад юу вэ асуудалд гэдгийг оронгууд Монголд ойлгох бол дүрс бол байгаа. шалгаад асуудалд оронгууд ингээд бас нэг юм за энэ киногоо би бодъё доо ч юм уу. За энэ хэсгээр ер нь дахиад цацагтангууд нь дахиад асуудал үүсгэх юм биш үү дээ гэдэг ч юм уу. Тийм айц төрж гин үү? Энэ одоо биднэрт бол хамгийн чухал асуулт байх гэж би бодож байна. Болидо гэдэг бодол ч юм уу. Би те боли ер нь одоо юу гэдгийг за одоо Мгм. хичээл ингэндэ гэдэг ч юм те. Тийм нөгөө давхар Мгм. бодолтой болоод эхлэх юм бол угаасаа буруудах бах. Тэгээ тэгэх юм бол юу гэдгийг таны одоо магадгүй юу гэдгийг бусад бүх биднийг дэмжиж хүсэл бодлоо илэрхийлсэн бид нарын талд Мгм. байсан иргэний нийгмийн байгууллага Мгм. хэлбэрийн байгууллага тий хувь хүмүүс Мгм. аа, тэг таньдаг бүх хүмүүсийн юу гэдгийг итгэл алдрах бах юу гэдгийг гэж бодож байна. Гэхдээ Мгм. за юу гэмээр чи би одоо жишээлх юм бол өчигдөр мэдүүлэг өгчөөд гарч ирж байхдаа тэгэхээр бас сандарлаа л та тий би амьдралдаа харж байгааг болон камер байсан. Тэгээ би тэгэж одоо сэтгүүлчдийг нэг газар ингэж цуглаж байгааг өмнө харж байгаагүй. Нэг Мгм. цуглах юм бол тэр чинь нөгөө дандаа л юу гэдгийг хаанаас санхүүжилтийн тодорхой нэг угаасаа багцлагдаад хамт гэрээнд байж идэг сайтууд нь л нэг газараа ирсэн байж идэг шүү дээ. Гэтэл ингээд
бүр миний таньдаггүй хизээж харж байгаагүй сайтууд хүртэл тэнд байсан гэдэг чинь тэр бол ямар органик вэ гэдгийн жишээ. Тэгээд хэвлэл мэдээллийн байгууллагуудаас гадна иргэний нийгмийн байгууллагууд маш сайн ажилласан. Олон улсын сайтууд руу ч хүртэл одоо нийтлэлүүд нийтлэгдэж Мгм. ирсэн. Монголын арчлал Мгм. хүний эрх хэрэгчлөөний талаар concern одоо санаа зовнилт бүхий тийм нийтлэлүүдсэндээ одоо нийтлэгдээд эхэлсэн. Тэгээд энэ бол иргэний нийгмийн байгууллагуудын асрын хүч бас байгаа юм байна. Иргэний нийгмийн байгууллагууд гэдгээс гадна Монголын бас а, жоохон шулуух хэлэхэд эрүүл маасынх нь тий а зориг гэх юм уу юу бол ерөөсөө огт мохог байгаа юм байна гэдэг илэрлэл нь л зүгээр Азтай гэх юм уу тохиолдлын гэх юм уу золгүй гэх юм уу тохиолдлоор л над дээр ч юм уу ингээ гараад ирсэн. Тэрнээс биш одоо норог тийм лаг ч юм уу тий эсвэл норог тийм чухалтай ерөөсөө тэгж олон олон камер олон одоо инфлюенсер хүмүүстэй цуглаагүй Мгм. баг. Мгм. Залуу хүний өнөдөр харахад ер нь манай арчил эрх чөлөө ер нь энэ улс төр яг чамд яаж харагддаг юм бэ? А энэ нэг юм байгаа. Одоо би бол баруун үзэл баримталтай. Ингээд барууны гэд хэлэнгүүт яадаг вэ гэхээр баруун зүүнээ ялгахгүй хүмүүс нь энэ нөгөө Европ, Америк талын санхүүжилттэй тэгээд тийм Мгм. өргөн гэж ойлгодог байхгүй. Тэгээд улс төрийн үзэл баримтлалынхаа одоо зураглал дээр би барууны үзэл баримталтай буюу эрхчлөө, эрхэмлдэг улс төр эдийн засгийн бодлого талаасаа илүү эрхчлөөтэй бодлого нь илүү үр ашигтай ажилдаг төр бага оролцоо нь илүү зөвөө гэж итгэдэг тийм үзэл баримталтай хүн. Тийм хүний зүгээс харахад Монголын эдийн засгийн хэрэгчлөө маш богдмол. За хэвлэлийн хэрэгчлөө маш богдмол гэдгийг нь хувь кейс дээр мэдэрч байна. За нөгөө талаасаа дахиад юу гэдгийг улс төрийн хэрэгчлөө тэгээ бусад хэрэгчлөөнүүдсэндээ маш богдмол байгааг бид нар а, засгийн газар нь өөрөө улсын хурлынхаа дээр гараа суудсан байдлаас харж болж байна. Буюу Мгм. а, энэ сонгуул болохоос ч өмнө тэ өөр улсын хуралтай байхдаа засгийн газрын мөргөн мэдээлэл хуулийн төсөл ногоон гэрлэр батлагдаж байна тий. Улсын хурал Мгм. засгийн газрыг хяналт тавих байгууллага байтал засгийн газартаа хяналт тавихгүй байна энэ төргээд юу гэх тиймэрхүү консерватив бичлэгүүд бид нар өөрсдөө ч хийсэн судалгаагаа хийгээд ингээд судалгаа хийдэг эрдэмтэн одоо судлаачдтай нь хамтраад ингээ хийж исэн. Тэгэл яг тэр консернероо хардаг. Тэгэхээр эрхчлөө маш багтмал улс төрийн эдийн засгийн хэл мэдээллийн эрхчлөөний талаасаа эрхчлөө маш хаагдмал богдмол Монгол бол тийм орон. Одоогийн байдлаар шүү. Аа энэ зүйл өөрчлөгдөх үйл өөрчлөгдөн сайжрах уу гэвэл сайжрна тий. Юм болгон цаг хугацаатай. Юм болгон өөр өөр гэсэн ээлж дараатай. Тийм болох дээр зүгээр миний хувь өнцгөөс бас одоо миний жишээлх юм бол одоо итгэж одоо хүндэлж явдаг олон одоо судлаачид тий энэ чиглэлийн судалгаа хийдэг байгууллагуудын ингээд өнцгөөс ч гэсэндээ харахад Монгол эрхчлөөгүй байгаа нь бол үнэн. Гэхдээ одоо залуу хүн ам маш өндөртэй, залуу хүн өндөртөөс гадна залуу хүн ам дотроо бас үзэл баримтлалын судалгааг шинэхэн хийгдсэн судалгаа харж байхад залуучууд нь бол эрхчлөөний мэдрэмж амар өндөртэй байгаа энэ төр гэдэг судалгаа байгаа. Тэгэхээр ирээдүй бол айгүй гэрэлтэй байгаа бох гэж бас боддог. Одоо хүмүүс нэгэд манайх шиг ингэж явж байгаад баригдчихлаа гэх тэгэнгүүт та Монгол одоо хэцүү одоо гадагшаа би баларлаа сүрлээ гэж бодох гэж магадгүй гэж байгаад байгаа. Тэгээ иймэрхүү мэдээ хар бараа мэдээнүүд чинь юмыг хүмүүсийн итгэлийг аягүй халдуулдаг. Тэгээ би бол залуучуудаа найзуудаа тэгээ ах эгч нарыгаа өөрөөсөө доошоо үеийн дүүнрийгээ ерөөсөө юу гэдгийг битгий шантраасай Монголдо битгий итгэл алдраасай тэгээд Монгол ерөөсөө эрхчлөөгүй болчлоо гэж битгий эвлэрээсэй гэж бодож байгаа. Мгм. Тэр 14 терабайт материал байсан гэж би сонссон. Чи ярилцлаган дээр тэгж дурдчихсан. Тэнд орж байгаа зүйлс яг одоо жишээлбэл хэдий хэмжээний материал байна, хэдэн видео, зураг байна гэдэг нарийн одоо нөгөө тийм жагсаалт хөтлөлт хийж ирсэн үү? Одоо тэндээс шалгагдаад гарч ирсэн зүйлс та хэдэд хэлэхгүйгээр аваа явуулсан зүйл маань зарим нэг хэсэг нь байхгүй болсон байх үү дээ. Харин одоо манайх чинь бас нөгөө тийм лаг юу гэдэг нь том редакц биш болохоор энэ дээр ажиллаж байгаа хүмүүс маань айгүй хомсоо байхгүй. Тэгэнгүүт Мгм. кинон дээр ажиллаж ирсэн эдитер маань яг уу одоо би энийг хэлчихлээр мэдээлэл нь баг нөгөө талд ашигтай юм шиг байж магадгүй болох гэдэг юм л да. Тэгэхээр бас яг Мгм. хэлж чадахгүй. Гэхдээ яг жижигхэн бүртгэл бол байгаа бид нар тий ямар байгууллагатай төрсөд байсан бэ? Төрсийг өрөлтнөөсөө бүртгэгдсэн бүртгэл бол байдаг. Гэхдээ тэр бол тийм
нарийн хичээлсэн бүртгэл биш учраас энэ дүрс нь устчтэй эннийх нь энэс тэдэн секунд нь байхгүй байх гэж хэлэх арга байхгүй шүү дээ үндэ 10 хэдэн тэрэ байт Мгм. дүрсч бас л а, баг дүрс юусоо биш. Тэгэхээр бас эргэлзээтэй шүү дээ ер нь. Яг үндэ би нэг зүйлийг ойлгохгүй болчиход байна л дуулмаа. Та хэд PDD-г үндэсний ив нэгдлийг хаглан бутгах гэдэг тийм одоо 12-оос 20 жилийн зүйл залтаар зүйл ангаар ялах хэмжээний зүйлийг яриад байна гэдэг зүйлийг хэлсэн. Цагдаагийн ерхий газар нь бид нар тийм юм яриаггүй гэсэн. А тэгсэн чинь та хэдийг мөрөгтэй тоглоом зохион байгуулсан гэдээ ярьчлаа. Тийм мэдээлүүд гараад. Өнөө өглөө сайд нь хүртэл одоо мөрөгтэй тоглоомтой холбоотой, захин мөрөгтэй тоглоомтой холбоотой зүйл яригдж байна гэдэг зүйлийг бас ингээ яриад байгаа. Энэ яг аль нь үнэн, аль нь худлаа юм бэ гэдгийг өнөөдөр ялгаж мэдэхгүй байна. Миний хувьд чамаас дахиад нэг лавлаад асуух зүйл нь тэр мөрөгтэй тоглоом, захин мөрөгтэй тоглоом гэдэг зүйлийг та хэд зохион байгуулт юм уу? Юу болоод байна тэн дээр? Би энэ бол нөгөө цагдаагийн байгууллагуудын өөрсдийнх нь асуудал ам зөрөөд байгааг бол би ингээд бүх цагдаа нарыг юу ч хэлээгүй. Одоо ингээд хэлэхлээр цагдаагийн байгууллагад тэр чигт нь үгүй ядагдах байх. Зүгээр цагдаагийн байгууллага дотор мэргэжлийн ажилдаг шударга тий үнэнч ажиллаа маш сайн байдаг. Тийм цагдаа байгууллага цагдаа нар зөндөө байгаа тий юу гэдгийг Монголын иргэд бас цагдаадаа ч юм уу цагдаагийн байгууллагатаа итгэлээ алдаж болохгүй. Тэгэх юм бол Монголд аюулгүй байдал байхгүй болно тий тэр утгаараа бол би бүх цагдаа нарыг гэж байгаа юм биш. Гэхдээ Мгм. тухайн үед тухайн иргэд дээр надтай ажиллаж байсан цагдаа нарын эсвэл юу гэдгийг яг одоо энэ кейс дээр мэдгдэл хийгээд байгаа хүмүүсийн мэрэгжлийн байдлын асуудал гэж харж байна. Мгм. Үнэхээр мэрэгжлийн байсан бол надаа анханасаа биднийг баримтлах одоо юу хүсэлт өгч явахдаа тийм одоо хуулийн зүйл зат биднийг айлгах зорилготой танилцуулахгүй байсан байх байсан. Мгм. Дараа нь ингэж мэлцэн гэдгийг мэдсэн бол тий. Үнэхээр Мгм. мэрэгжлийн байсан бол юу гэдгийг анханасаа бид нарыг жишээлх юм бол тогсоотик TG гэдэг Facebook аккаунтын гомдлоор мөрдөхгүй байх байсан гэдэг ч ажиллагаа хийхгүй байх байсан гэдэг. Тэгэхээр ер нь мэрэгжлийн байдалтай холбоотой асар их консерн байгаа. Тэгээ тэрний л асуудал баг. Олон ам зорж байгааг яасан. Мгм. Сэтгүүл зүг ер нь чи юу гэж харж байна бол маа бас ингээд яг нийтлэл бичээд мэдээ бичээд явахаас илүүтэй контент чиглэлээр бас сэтгүүл зүйн нэг төр шүү дээ. Одоо нэвтрүүлэг хийж байна. Дээрээс нь та хэдийн одоо олон нийтэд хүрэх гэсэн тийм агуулгатай хөгжилтөө постэр энэ чинь ерөөсөн мэдээллийн нэг хэсэг. Монголын сэтгүүл зүг чи ер нь яг юу гэж харж дүгндэг вэ? Юу нь алдаа байдаг вэ? Юуг нь өөрчлөлмөр байгаа вэ? Магадгүй бас давуу тал байна. Тэгээ би ч нэг амар сэтгүүлчээр төгссөн ч биш те. Эсвэл юу гэдгийг сэтгүүл зүүн хэл мэдээллийн чиглэлийн бүр яг Мгм. юм дагнсан компаниуд төр даа дудаж байгаа эсвэл юу гэдгийг олон жил ажилласан энэ тоогоо чанагдсан мундаг хүн биш Мгм. болохоор хэл мэдээллийн салбар ийм тийм гэж лаг ярих эрхтэй эсэх бол мэд. Мгм. Гэхдээ а одоо бидний хийж байгаа төрөл болохоор тайлбарлах сэтгүүл зүй гэдэг төрөл одоо сүүлийн үед гарч ирж байгаа те үнэн үү манайх граф гээл те тэгэл бас одоо бусад маш олон сайтууд ер нь тайлбарлах сэтгүүл зүйр орох хэрэгтэй юм байна те цаад төвч Мгм. захлагын тайлбарлах шалтгааныг нь нэрх хэрэгтэй юм байна илүү судлах хэрэгтэй юм байна гэдэг рүү орж явах шиг байна те Мгм. шуурхай постыг чинь бас тийм байнгын одоо юу гэдгийг ашигтай ажилтг хүн байна те гэдэг ч юм уу тим юм руу Мгм. бас орж явах шиг байна гэхдээ нөгөө талаасаа бас юу гэдгийг шуурхай ажиллах газар дээр нь мэдээлэх гэдэг юм бол айгүй үнцэнтэй, асар үнцэнтэй энэ бол бүр юм хүл Мгм. амьдралын заг дээр авчрах засар үнцэнтэй зүйл гэдгийг бас мэдчихлээ. Аа Мгм. тэгээд BDD хувьд бол яг хуу илүү одоо нөгөө зарим нэг асуудлууд дээр бол илүү олон редакцийн чиглэл рүү ороод те илүү юм судалгаатай, илүү юм нягт зүйлүүд хийдэг болох юм бол илүү сайн болох байх гэж бодож байгаа. Аа Мгм. тэгээд хоёрдугаарт нь болохоор нэг юм байна. Аа, хамаарал санхүүжилтийн хамаарал гэдэг юм угаасаа манай ерөнхий хэл мэдээллийн байгууллагууд байгаа. Тэгээд санхүүжилтийн 100% хамааралгүй гэж хэлэхдээ хаанаас ч 100% хамааралгүй гэж хэлэх одоо зөрөгтэй хэлэх газар хэл мэдээллийн байгууллага айгүй цөөхөн баг. Тэгээд Мгм. тийм цөөхөн байгаа ч гэсэндээ бид нар зүгээр буцаагаад эдийн засгтайгаа холбоотой. Эдийн засаг нь өөрөө төрөөс айгүй өндөр хамааралтай. Эдийн засгийн төрөөс өндөр хамааралтай учраас томоохон санхүүжүүлэгч нар нь их хвчлэн төрийн хамааралтай хүмүүс байдаг. Тэгэхээр төртэй Мгм. холбоотой мэдээлэл нь өөрөө тодорхой цензураар явдаг. Тэр цензурыг нь тавьж байгаа юм нь буцаагаад санхүүжилт рүү орж ирдэг. Санхүүжилт нь яагаад ингэж тэгэнгүүт буцаагаад төсвийн асуудал руу орж ирдэг.
төсвөө тэгээд медианууд нь яриачаа гэдэг тэгэхээр болдгоогийн шалтгаан баг бусдад буцаад тийм болчих واخ. Тэгээд ийм нөгөө үхлийн тойрог гэдэг үлээ те. Ийм цэвэр Мгм. доторх бид нэр явж гин хин чинийгээ заа гэж одоо хэлж чаддаггүй хин чинийгээ ийм гэж хэлж чаддаггүй тэр байгаа байдал буцаагаал ер нь санхүүжилтийн асуудал байх. Тэрийг тэгээд би ч яриад байгаа юм биш. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд ч гэсэндээ зөндөө хэлдэг судлаад гаргацсан байдаг те. Энэ чиглэлээр нь одоо юмнууд хэрэгжүүлдэг төслүүд ажилдаг тийм юмнууд ч гэсэндээ зөндөө байдаг. Тий. Тийм манад байгаа энэ хэвлэлийн хамгийн том асуудал бол одоо чиний хүндэж байгаа санхүүжилтийн асуудал мөн үү гэвэл мөн наад чинь баг одоо хамгийн номер 1 асуудал. Зах зээл нь жижиг юм байна. Сурчлагын зардлаас тэр сурчлагыг нэвтрүүлээд олох мөнгө нь бага байна. Тийм шүү дээ. Ингээд чиний хэлж байгаагаар бид бүхэн санхүүжилтийн хувьд асуудалд ордгоо. За энийг даван туулах гэж маш олон хэвлэлүүд бас чардааж байгаа. Цалин тавихаас эхлээ зөндөө олон зовлон байна. Би яг одоо улам сайхан чамайг яг энэ нор гэдэг энэ шин төрөл зүйлтэй энэ одоо байгууллага үүсгэн байгуулад явсноос нь хойш мэдж анзаарч харж ирсний хувьд яг энэ санхүүжилтийг шийдэх гэж юм маш хичээж ирсэн. За энэ санхүүжилтийг бас тэр улс төрийн хамаарлаас хол байх гэж хичээж ирсэн гэж харж ирсэн хүмүүс маань. Гүр асуудалтай санхүүжилтийн нэг жишээ кейс болоо явуучаар би бол бас их гайхаад энэ ярилцлагын хувьд одоо орж асууя ямар учиртай байна, яагаад ингэж байна гэдэг зүйлийг нь өнөөдөр асуухыг зорьсон юм а. За тэгээд ярилцлага маань ерөнхийдөө дуусах тал руу хандж байна. Энд орхигдсон нэг зүйл байна бол энэ хууль бус иргэдийн мэдээллийг хууль бусаар цуглуулсан гэдэг нэг зүйлийг хоодсон. Тэр кинон дээр чинь тийм хууль бусаар бичсэн, нууцаар бичсэн, төрийн болон иргэдийн мэдээллийг бичсэн тийм юм байгаа мó? Тийм их юм таад авцсан юм уу? Тэрийг ч би ойлгохгүй нь одоо бид тэр 6 дүрээ нууцаар давцсан болов уу гэж хараад байгаа юм уу? Яагаад байгааг нь ойлгохгүй наа. Жишээлбэл бид нэр тэр 6 дүртэй зургуулантай нь гэрээ хийжсэн. Тэгээд гэрээгээ зөвшөөрлийг нь аваад те тэр 6 дүртэйгөө тохиролцож байгаад Мгм. дагажлсан гэж л өөртөө бодож байгаа. Тэгээд тэр гэрээнүүд нь ч гэсэндээ хураагаад авцсан манай бичиг баримтууд цагдаагийн газар дээр байгаа. Мгм. Өөр одоо жишээлбэл сэтгүүл зүгэл ажиллагаа хийх, контент хийхтэй холбоотойгоор киноноос тусдаа бас тэгээд буцаад бичсэн барьсан тийм юм байгаа юм. Тийм хийж чадахгүй шүү дээ. Одоо маа чин өөрсдийнхөө төрсийг бичээд хөтлөнгүүтээ та бодоод үзэлтэй таваараа контент гэдэг юм чинь шүү дээ. Маа чи өөрсдийнхөө төрсийг бичиж байгаад хөтлөнгүүтээ тэрэн дээрээ сул дүрс үүж тавиад өөрсдийнхөө судалсныг яриад тоо фактуудын график болгон гаргацдаг тийм л контент хийдэг шүү дээ. Бид нэр одоо Мгм. газар дээр нь юм сурвалжилдаг, камер барьж ийш тийшээ гүүх юм айгүй багтай телевиз юм чинь телевизгээс хэллэр чинь медиа юм чинь а, яаж тийм юм хийх вэ? Боломжгүй хаа гэж бодож За хоёул ерөнхийдөө ярилцлага дуусгая. Би тэгээд бас залуу үеийн төлөөлөл, шинэ үеийн төлөөлөл би нэвтрүүлэхээ төгсгөл чамаас ер нь эрх чөлөө гэдэг зүйлийг улам сайхан яг юу гэж дүгнэдэг юм бэ? Чиний хувьд яг эрх чөлөө яг юу юм бэ? Дээрэс нь ямар үн цэнтэй юм бэ гэдэг асуултаар өнөөдрийн ярилцлага хоёулаа дуусгая гэж бодож байна. Миний хувьд бол эрхчлөө гэдэг миний амьдралын бас хамгийн чухал зүйл мөн. байна. Ягаад гэвэл эрхчлөөтэй хүн боловсралтай эрхчлөөтэй байдаг. Бас эрхчлөөтэй хүн өөрөө яг түрүүлийн бүр жинхнээсээ ингэж чаргаж чаддаг, аз жаргалтай байж чаддаг. Тэ хүмүүс гайхаад лээ. Ингээд баг одоо шоронд орох гээд ч юм уу те эсвэл байцаагтаад гарч ирчээд энэ залах чи яагаад инээгээд байгаа юм бэ гэдэг те одоо энэ ярьслууд дээр чинь Хадаад байгаа юм биш үү гэдэг зүйлийг бас бичижсэн шүү. зөндөл инээгээд байна маань те том артайдаа инээгээд байна энэ төр гэл те Мгм. би яагаад инээж байгаагаа хэлээ би эрхчлөөтэй байгаа да те баяртай байна тэгээд би буруу юмыг өгүүдгээ мэдж байгаа те хуулийн хүрээнд би асуудал ямар ч хариуцлага хүлээх хүч буруу зүйл огт хийгээгүй гэдгийг маш сайн мэдж байгаа. Тэгээд тэрийг мэдж байгаа болохоор би инээж байгаа юм. Тэгээд аа тийм л байгаа. Тэгээд ер нь эрхчлөө гэдэг бол миний хувьд яг төрүүлсэнчлэн миний амьдралын хамгийн үнцэнтэй зүйл. Би энийг өөрөө яг үнцүүл гэж боддог. Тэ. Бүр одоо жоохон 10 жилийн сурагч байхасаа анх одоо юу гэдгийг энэ чиглэлийн номнууд уншиж ирснээсээ хойш тэ ер нь улс төрийн шинжилгээ ухааныг бусад шинжилгээ ухаануудыг сонирхож судалж явахдаа тэ мууш дороод муушийн номын санд ингээ бууг болоо сууж явахдаа ч гэсэн дэл тэр одоо өөрийнхөө үзэл баримтлал тэр үнцүүлийг тодорхой хэмжээнд ингээд тийжээгээл явж исэн болов. Мгм. За ерөнхийдөө ярилцлага дуусгах. Бас ингээд хэлж амжаагүй санаа. Дээрэс нь за энэ зүйлийг бас хэлэх нь зүг байх шүү. Яг миний энэ
кейстэй холбоотой над дээр өрнөд байгаа энэ шалгалттай холбоотой магадгүй энэ улс төр эсвэл нус төрсэн энэ нэг цагдаатай холбоотой зүйл дээр би ийм зүйлийг хэлье гэдэг хэлхийг хүссэн үлдсэн зүйл юу вэ? Би ингэж бодсон. Намайг ингээд манай үеийн залуучууд надаас нэг 4 5 ах залуучууд ч юм уу те байцаагаал сууж байгаа шүү дээ. Айгуу залуу хүмүүс. Тэгээд би зөвхөн өөртөө ч гомдоогүй тэр хүмүүсийн өмнөөс гомдоод байгаа байхгүй юу? Тэр залуучуудын өмнөөс. Манайхыг байцаа гэж хүсэхгүй байгаа ш тэр хүмүүс өөртөө. Тийм нэг 7 залуу чигтэй биснес зүүж ирийн мэрий те эднэрийг ингээд суулгаад эднэртэй хамт шүн нойргүй хоны гэж хинч бодохгүй байгаа ш. Бүх юм тушаалтай явж байгаа. Бүх юм дээрээс ингээл ирж байгаа шүү дээ. Тэгэхээр би цагдаагийн байгууллагт ажиллаж байгаа тэр ингээд нэг ч одоо юу гэдгийг ажилтнуудыг ерөөсөн муухай гэж ерөөсөн харуулахыг харагдуулахыг хичээхгүй байгаа шүү гэдгийг хэлмээр байна. А хоёрдугаар бас нөгөө тушаал өгөөд тушаалын дагуу ийм ажиллагаа цагдаагийн ажилтнууд хийх шаардлага үүсэж байна гэдэг бол системийн алдаа. Тийм учраас энэ өөрөө цаашаага юу гэдгийг нөгөө цагдаагийн реформ гэдэг бүр өөр асуудлууд руу ороод тойроод явчих баг. Гэхдээ ямар тач би бол Монгол Улсын цагдаагийн байгууллагыг ерөөсөө тэгж муухай харагдаасаа гэж хүсэхгүй байгаа. Цагдаагийн байгууллагчсэндээ өөрсдийгөө муухай харагдуулах, өөрсдийн нэр хүндээ унгаах тийм зүйл баг хийгээсэй гэж хүсэж байгаа. За баярлалаа. Ярилцлагын хүсэлтийг маань хүлээж аваад манай үзэгчдтэй бас ингээд цахим хэлбэрээр ярилцсан улмаад баярлалаа. Тэгээд цаашдынх нь ажил контент за ирээдүйд хийж гарч ирэх тэр кинонд амжилт хүсье. За яг чам дээр болон танаа байгууллага, танаа хамт олон найз нөхдөд яг энэ үүсэт байгаа энэ асуудлыг бол ингээд олон нийт маш их анхааралтай ажиглаж байна. Энд хэн ямар нэгэн байдлаар бусдын эрх ашигыг хохироох. За дээрэс нь хууль зөрчих зүйл байж болохгүй. За ялангуяа хүний эрх болон хэвлэлийн эрхчлэлтэй холбоотой асуудлыг бид бүхэн маш нарийн харах ёстой. Энэ зүйлийг шаардах ёстой. Маш олон гишүүд, сэтгүүлчид, олон нийтэд одоо үгээ хүргээд тэр нь танил болдог. Одоо инфлюенсерүүд гэж хэлдэг шүү дээ. Энэ хүмүүс энэ дээр байр суурь илэрхийлж байгаад нь би баяртай байгаа. Тэгээ анхааралтай ажиглаж байгаа энэ кейс энэ одоо шалгалтын ажил яаж дуусахыг мэдэхгүй байна. За буруутай тал нь хаана байна вэ гэдгийг ч бид нар мэдэхгүй, чийж мэдэхгүй. Одоо цагдаагийн байгууллагч бүрэн тогтоогүй. Тэр энэ зүйлсээр бүгдээрээ анхааралтай хандъя. Тэгээд ажилтны амжилт хүсье. Ямар нэгэн байдлаар хэвлийн эрх чөлөөгөө бид бүхэн алдахгүй байх нь хамгийн чухал шүү гэдэг зүйлээр нэвтрүүлгээ дуусгахыг хүсэж байна. Баярлалаа. За баярлалаа. Батулга ард түмнийг өөмөнд самуунд ийм үг үйлдэл харан чинээ би бас сонсонгүй. Ерөнхий сайдд энийг ч нэр төвшөлөхгүй. Төрдөө ордидмааргүй, төшөв рүү ордидмааргүй болсоо байдаг шүү. бид нар хамтдаа ялах ёстой болохоос биш бид нар хамтдаа ялагдах ёсгүй. Тэрс үтэхэд би билээ.